За энэ минь одоо $7 модон дотор их хэлтэйхэн байна. Тэгээд юу хөдөөж Монголч хөдөөж хоорон гэж яриад байгаа. Тэгээд тэр үндэ бол мал аж ахуйн гол юм да. Нүүдэлчин Монгол одоо Монголын соёл, түүх бүх юм дээр малтай холбоотой орн шүү дээ. Тэгээд сүүлийн үед бид нар ч одоо за энэ дэлхийд яарнууд даяарчлал, шинжлэх ухаан хөгжөөд компьютер хэмнэл оюухан гэл бүх юм хөгжиж байна. Гэтэ энэ бүх хөгжил нь болохоор хүмүүс одоо шинжлэх ухааны чинь бас 1-2 суутай хүн хийдэггүй. Нэг хүн хийгээл ингээд олон хүний бүтээл нийлж байгаад ингээд ураг шаалхдаг юм шттэ. Тэрнтэй адилхан бид нар хөдөөж ахуй дээр байгаа мал аж ахуй дээр байгаа тэр нөгөө сайн туршлага гэдэг юм уу үдд мэдсэн юмнуудыг нэгтгээд мэдлэг болгож чадж гэнэ үү гэж. Энэ ч мал аж ахуйн байдал жоохон тэр нь дэлхийн хөгжлөөс хоцроод тэгээ юмны модо дагаач гэдэг юм уу. За нэгдүгээр тэр гадны бүх хөгжлөөс хоцорч байна. Хоёрдугаарт залуучууд мал аж ахуйг сонирхгүй штэ. Мэдээж тэд нар чинь нэг ялцал хот суурин технологи соёл урлагаад байгаа. Тэгтээ зэрэгч мал аж ахуй маань эзэнгүйд нь гэсэн үг. Тэгтээ ямар одоо эн чинь энэ залуучуудыг хүчээр тэр хөдөөхээр нь барьж явах биш. Тэр мал аж ахуй дээр бид нар яаж залуу хүн гэсэн ажиллаад тэр хүссэн мөнгөө хийгээд тав дахьтай орчин бүх юмөө бүрдүүлээд байх боломж вэ гэдэг. Боломжийг бий болохгүй, тийм загвар бий болохгүй энэ хүмүүс чинь тогчгүй усчгүй газар хэдэн мянган жил болоод ирсэн. Одоо бол болохоо болчиход шүү дээ. Тийм их хүн тогтохоо хүснэ. Мэдээлэлтэй ойр байхыг хүснэ. Тэгэхээр бид нэг шин загвар бодож болохгүй бол энэ хуучнараа бол хэцүү болчиход байна. Тэгээд энэ яагаад хэцүү болсон түрүүн ч гэсэн ярьсан нөгөө юу одоо шинжлэх ухаан энэ орчин компьютер бүх юм чинь маш олон хүн оюун санаагаар нэгтгээд хідэн үеэрээ нэгтгэсний үр дүн болчиход байна шүү дээ. Тэр шиг энэ мэдлэг мал аж ахуйн мэдлэг тэр нөгөө Монгол ухаан гэдэг юм уу нүүдэлчдийн тэр юмнууд нэгтгэхэд шинжилгээ шинжилж одоо энэ шин загвар гаргах хэрэгтэй болчихсон. Тэгжээж бид нар залуучуудаа татан дээрээс нь энэ мал аж ахуй чинь хөгжиж штэ. Энэ хэдэн мянган жил болсон гэж бид нар чинь банк бахархаж яриад байгаа мал аж ахуй. Тэгээд хэдэн мянган жил болоод явсан юмыг бидний үе дээр байхгүй бол энэ чинь бидний хариуцлага биш юм шүү. Өөрхийн хариуцлага. За бид нар дээрээс нь бас нэг их ярих дуртай юм болохоор Монгол мал бэлчээрийн хэдэн зуун өвс иддэг дэлхийн хамгийн сайн мах гэдэг. Эрүүл хайко гэдэг. Тэгсэн чинь тэр махын нэг ч хүн худалдаж авахгүй гадных. Яасан гэсэн чинь нөгөө социализмын үед нэгдсэн журмаар имжилдэг мал аж ахуйн тэр олон жил бүтээсэн мал аж ахуйн систем гэж байгаа шүү дээ. Яг хэдэн сард тийм вакцина тарина. Тэгээд өвс тэжээл ус гэл бүх юм хангаж энэ мал аж ахуй чи явна шүү. Тэрнээс биш нөө хуучин маягаараа бүх юм нүүдлэр бас хэцүү болчиход шүү дээ. Тэгэхээр тэр системийг манайхан чаа хөдөөж мал аж ахуйг хувьчлахдаа тэр систем нь бас байхгүй болсон, нэгдэл нь байхгүй болсон. За нэг тэрнийгээ дагаад нөгөө вакцин зөвлөх систем байхгүй. Мал эмнэлэг муудсан. Тэгээд нөгөө зах зээл нөгөө борлуулалтын систем муудчих. За мал эмнэлэг муудахлаар яана гэхээр
нөгөө өвчтэй малын махыг хийх хүсв. Дээрээс нь одоо үхэр гихтэл тэр гуур ямар тэр шавжиндаа баригдаад арсын илдэд аяд болгоё гэхлээр жоохон сунгаал татхлаар бөө нөх гарч ирнэ. Тэр ид болохгүй гэсэн. Хонч мөн ялгаагүй шивэмэнд авцсан байт юм. Хүний арьсан чанар хангахгүй. Тэгээ бид нэр гинт яагаад манай аж ахуйн бүтээгдэхүүн нэг ч хүн авахгүй болчихвол гайх байхгүйгээс эрүүл биш учраас өдрөөр боловсрол гарахгүй болчихсон шүү дээ. Тэгээ бид нэр яана гэхээр энийг уцаа сэргээх тэр системээ сэргээж тэр малчаа эрүүлж байна. Тэрнээс за 1 айл 2 айл вакцин бүх юм стандартаар нь хийлээгээд за тэр айл бол ингээ болчлоо гэж бодъё. Хол нь энэ гадаад тодолтой энэ том үйлдвэрлэл хийдэг чинь 1 айлын арьс шир 1 айлын малаар явахгүй шүү дээ. Тэгэхээр бид нэр малны бас нэг манай нүүдлийн малчаа бэлчээрж авахтаа гэсэн хүний малтай ингээд нийлэхээс өөр аргагүй. Тийм юм малаж байгаа юм шүү дээ. Тэгэхээр ядаж нэг хэсгээр нь эхэлж эрүүлжүүлэх юм уу? Малаа эрүүлжүүлнэ. За эрүүлжүүлэхэд бид нар саяны ярьж би сая нэргүүгаа гэдэг нэтлэн би нөгөө өөр хүнгийн хужиртын нэг мандыг туршлагатай өгөнтэй ярьлаа. Тэгэхэд одоогийн мал давжаарцсан байх гэж байна. Яаж байгаа ихтэй зэрэг тэр саяны мал имлэг нь муудсан. Хоёрдугаарт малын чинь үржил селекцийн ажил гэж байх хийж явах хэрэгтэй. Хондоо цусаа ортно гэсэн үг шүү дээ. Сайн үйлдвэрийн бух нэгдсэн журмаар хажуу сум, хажуу аймагасаа чадвар гадаад дотоодоос ч гэсэн авчираад банк сэлгэжсэн идэв шүү дээ. Нэгдлээ чинь тэгжээж чинь мал чин тодорхой стандартад биеийнхаа сайдаа ирүүлж хэрэгж идэв юм. Тэгэхээр тэрийг хайчглаар энэ ч байхгүй болоод. Тэр малаж чиг бид нэр яа гэхээр 1-2 айлаас хэцүү болчихсон. За бүр багадаа л тэр априг маприхны юм харж хахад манда тосгоноор нь хэм аймгаар нь за энэ аймгийг бүгдийг шинжилээ. Яаж юм бэ? Тэр аймгийн мал бүгд гайгүй болчих юм бол тэр арьс үс бүх ашиг шимэн ирүүлчих юм бол ирүүлжээд тэр үржил селекцээ сайн хийх юм бол ашиг шам нэмэгдээд авчихна. Тэгэх юм бол зах зээл дээр гарах боломжтой. Мэдээж тэр орлого нэмэгдэнэ гэсэн. Тэгэхээр бид 1-2 айлгаар нь бол аяахан мэдээж хувийн хүмүүс өөрсдөө арчаатай фермер мөнгө төрөний болцоотой улсууд шинжилээд өөрийгөө ядаж амиа аваад явж байгаа. Тэгвэл тэр улсын мал аж ахуйн бодлогын хувьд бол яг тэд нар тэгж байгаа сайн хэрэг. Тэгвэл бид нар үндсээр нь чадвал одоо ядаж аймаг сумаар нь ингэж өөрчлөхгүй юм чи өөрчлөх боломжгүй байд шүү дээ. Тэгээд нөгөө бидний нөгөө гарал үүслийн гэрчлэгээ гэж ярьдаг. Тэр traceability гэдэг энэ барууныхан бас яриад байгаа. Яг энэ сумаас гарсан учраас энэ суман дээрх бүх бид нөгөө чанарын баталгааг нь гаргана гэдэг нь суман дээр нь очиод шалгах боломжтой. Жишээлбэл болдгойн үхэр гэсэн үхрийн сүү гэдээ гарч ирэх юм бол башаас болж байна. Тэгтээ мал аж ахуйн бүтээгдэхүүн чинь 2 янз. Яг тэр яг болдгойн сүүг авъя гэж тэр чинь яг тэгээд тэр нөгөө бус сүүтэй холихгүйгээр ихлэ болохгүй ч тийм. Тэгээд тэр айл болгон ингээд эхлээд нь юу боломжийн тэр стандартаа барьдаг гэдгийг энэ ухаандаа мал аж ахуйн газар нь юм уу одоо тэр бас нэг тийм бие даасан 3 дахь тэгээд юм уу баталгаажуулах эхлээд нөгөө юугаар хийчихэд шинж тэр нөө бидний яриад байгаа тэр юуны мал имлэг өөрчлөлт селекцийн цэнцэл тэгэл нөгөө одоо өөр мал аж ахуйн тэр бид сайн туршлагуудыг яг нэвтрүүлдэг ийм одоо доктортой ноолоор гэдэг нэг төсөл байна. Яг тэр бид нар болохоор ингэж байгаа байхгүй малчтад очиод
нэг 100 хуудастай цаас өгч ихний жилдээ. Яаж яа гэхээр бид нар тэр доктортой ноолоор төслийн анчаард Европын төслүүд байна. Дээрээс нь нөгөө ноолоор одоо жинхэнэ барууны брендинг хийдэг ноолоор авдаг компаниуд ч. Тэгтээ бид нар ч бас хил амд орчод байж ноолоорчин, наглорчинд хортой гээд бэлчээр ямаа чин бэлчээр сүт гэдэг гээд. За тэгтээ зэрэг тэр нөгөө түүхийдээ олж авахын тулд бид нар чинь бэлчээр сүт гэдэг тэр ямаа нэлэр нөгөө янз бүрийн асуудал орчны сэргэнлөг нь бууруулахын тулд шууд малчин дээр очиод за танахын ноолоор авнаа. Тэгтээ доктортой ноолоор гэдэг тийм шалгуур байвал бид нэр боломжийн үнээр авмаар байна. Тэгтээ тэр шалгуураа гэдэг нэг 100 асуулттай нэг цаас өгч. Тэгтээ та нар энэ 100 асуултыг бүгдэнд ийм шалгуур эхний жилээс тэнцэх албагүй. Тэгтээ ийм ер нь энэ чиглэл рүүгээ яваад 3 жилийн дараа одоо 100 асуултны 60% нь хангаж байвал бид нэр ингээд цаашдаа гэрээ хийгээд олон жил доктортой нэр ноолоор чавна гэж. За тэр гэрээний хин үзүүлэлтээ ингээд харахтай зэрэг бэлчээртэй хэлтэй та маллаа хийдгөө гэж. За тэрэнд нь за жилд 3 удаа нүүж, 4 удаа нүүж гээл. За тэгэх юм бол нэг шалгуур. Тэгээд тэр шалгуур дотор нь бас яг бид нарт шинэлэгч гэдэм үү сонин үзүүлэлт жишээлгээд байна. Та ямаа самнахта одоо өвтгөөдөггүй өөч гэж яах шиг те. Яг тиймэрхүү маягтай. Яг л тэр малыг зовоохгүй гэж бас тэр нэг орчин үеийн нэг тийм хандлага ба шүү. Тиймэрхүү тэр 100 асуулт очих. Эхний жилдээ бол яг 20 онооч авсан хамаагүй. Хоёр дахь жилдээ дахиад хүрээ тэр надад ч. За мэдлэн та 20 оноо авсан тэр нөгөө сайжруулад тэр нөгөө 100 асуулт өгөө хайчихгүй сургалт мургалт гээд нэгсэн чинь тэр сумдаа хийн шүү. Нэг айлуудыг бол хэцүү зохион байгуулалтаар хийх баг. Хоёр дахь жил нь буцаж ирээд за одоо ингээд нэг сайжруулсан үзүүлэлтүүд чи юу вэ? Сайжруулаагүй бол одоо яах вэ гэл. Багуугаар тэгээ сайжруулах тийм систем л дээ. Яг нөгөө стандарт үйлдвэрлэлийн стандарт гэж байгаа шүү дээ угаасаа. Энэ тэр нийтийн өргөн олны үйлдвэрлэл одоо тэр төлөвлөгөөний чанар их тул тэр стандартыг манда энэ компьютер хийлээ гар утас хийлээ гэдэг зэрэг чинь нөгөө эрг бол бүх юм нэг стандарт хийхгүй дураараа хийвэл энэ чинь ажиллахгүй шүү дээ. Тэрнтэй адилхан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ч гэсэн чанарын стандарт гэж. Яг тэр одоо доктортой ноолоор гэдэг шиг тиймэрхүү стандарт бид нэр багаас нь тогтоогоод багуугаар ингээд шаардлага нэмэгдүүлээ явахаас болох болж байна л да. Тэгжээж бид нар энэ барууны зах зээл за маруунач болий ядаж энэ хятадын зах зээл руугаа орох. За дотооддоо ч гэсэн бид нар тэр өөрсдийнхөө арьс үсийг хаймааргүй шүү дээ. Хайн гэдэг чинь мэдээж бид нар өөрсдийнхөө баялагийг хуг болгож байна. Дээрээс нь манай машины амьдрал яа сайжрах вэ? Тэгээд бид нар хөдөө аж ахуйн шинжилгээний тухай ярих ямар ч боломжгүй болчихж байгаа. Тэгэхээр бид нар үйлдвэрлэлийг ямар нэгэн байдлаар стандартжуулах. Гэхдээ ганц айлаар биш. Ерөнхийдөө чумаар, багаар, тэгээ аймаг. Тэгээд шат чатаар бол улсаараа явж иж Монголын ноолоор, Монголын арьс шир гэдэг цаанаа нэртэй байдаг учраас тэгжээж бид нэр урт хугацаанд хөдөө аж ахуйгаа, мал аж ахуйгаа эргэж сэргээх баг.